Сайн байна уу? E-Start сургуулийн математикийн багш Бямццэг байна. Энэ хичээлийн жилд ахлах ангиудад математикийн хичээлийн сонгон судлах болон заавал судлах агуулгын хичээлүүдийг орж байна. Ахлах ангид математикийн мэдлэг өмнөхөөсөө илүү гүнзгий нарийн түвшинд орж ирдэг бөгөөд илүү их төсөөллийн буюу абстракт түвшний ойлголтуудыг агуулдгаараа онцлогтой. Энэ нь зөвхөн тоо бодохоос илүүтэйгээр логик уялдаа, баталгаа гаргах чадварыг шаарддаг. Сонгон судлах хичээлийн хүрээнд ахлах ангид график тооны машин, математикийн програм буюу GeoGebra, Desmos гэх мэт програмууд дээр түлхүү ашиглаж байна. Энэ нь визуал ойлголт болон анализ хийх чадруудыг дэмждэг. Математик нь элсдийн ерхий шалгалтын гол хичээл учраас ахлах ангид заагдаж байгаа агуулгаас гадна шалгалтын стратеги болон сорилттой ажиллах чадруудыг нэмэгдүүлэх зорилгоор сурагчдаар нэмэлт тестүүж ажиллуулж байна. Мөн математик биднийг зөвхөн тооцоолж сургахаас гадна амьдралын боломжит бүх хувилбарыг төсөөлж урьдчилан харах ухаанд сургадаг. Иймээс манай сургууль хүүхэд бүрийн хөгжилд анхаарч чадвар сонирхолтод тулгуурласан сургалтын орчинг бүрдүүлж ажиллаж байна. Ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод математикийн хичээл чухал байр суурь эзэлдэг учраас зөвхөн хичээл заахаас гадна олимпиад уралдаанд тэмцээн элсдийн ерөнхий шалгалтад бэлдэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх, тоо мэдээлэлтэй ажиллах зэрэг чадруудыг гүнзгий хөгжүүлэхийг зорж байна.